нэвтрүүлэг маань ерөнхийдөө бүгдээр мэдж байгаа. Ирээдүйд өөрийнхөө гарааны бизнесийг хий гэсэн залуучууд тийм ээ стартапаа эхлэх гэсэн энтерпренеруудтай бид нар өнөөдөр яг тэрийг нь хийгээ явж байгаа алдаад юм уу хожоо явж байгаа залуучуудын experience тийм ээ дуршлага зарим нэг амжилтууд магадгүй бас уналтын тухай ярилцаж тэгээ энийг ер нь хийж хүн болгон хийх боломжтой гэдгийг харуулах гэсэн л юм нэвтрүүлэг байдаг. Эдгээр бод маань өнөөдөр завгүй байна. Стартап Монголын хувьд маш их үйл ажиллагаа хийж байгаа болохоор эдрээ өөр юм хийгээ явж байгаа. Тэгээ би энэ ч өнөөдөр та бүхэнтэй байж байна. Тэгээд манай өнөөдрийн зочид руугаа Dream Positive гэдэг компанийн шинэ компани гэсэн мөртлөө ер нь яриадсэн чинь бас нэлээд өөртөө ихтэй. Тэгээд маш их цоош нь бас нэг сонирхолтой санаан дээр гараад бизнес хийж байгаа. Бабуна тийм ээ компани гүйцэтгэх захирал. Тэгээд Eric компани санхүү хариуцсан захирал. CFO, CEO тийм үү? Ер нь тоо ихлээ л да. Тэр өөрсдөө одоо хүмүүс танилцсан Бабуна одоо чинь би CEO гэж хэлдэг үү? Үүсгэн байгуулагч. Тэр ер нь гуруула co-founder, 3 хүн байдаг. Өнөөдөр энэ чинь Imbat байхгүй тийм үү? Imbat гэх юм зөв. Imbat. Тэр 3 co-founder байдаг. 2 нь байна. Imbat бас завгүй явж байгаа. Завгүй явж байгаа. Тэр энэ өөрсдөө болохоор үүсгэн байгуулагч шүү дээ. Тийм ерөнхийдөө co-founder гэж байна. Ижил тэгш сонсогддог ч бас тийм. Гэтэ ер нь ингээд юу гэдэг компани гэдэг утгаараа хүнд ингээд бас гарааны компаниудын нэг юм ч тэр байдаг шүү дээ. Хүнд очиж юм ярих гэхээр нэг жоох хөөхдөг гэдэг тийм үү? Нэг хэдэн залуучуудад тий туршлага болоогүй олон мөнгө хөрөмтлүүлж чадаагүй борлуулалт нэг байхгүй учраас ихэнх тохиолдолд нөгөө CEO ч юм уу CFO гэдэг тайтл ашиглах хэрэг болдог тий. Тэрэн дээр яах вэ? Тэрэн дээр одоогийн байдлаар бид нар бүр нэг яам гэдэг гэж байгаагүй. Яг үнэ л тий. Тэгээ яг Монголд болохоор яг энэ гарааны бизнесийг болохоор энэ том компаниуд дэмждэг. Тэр бол ерөөсөө хөгжөөгүй байна. Тэрэн дээр одоо жишээлбэл нэг компани гараад ирэхэд тэрний ирээдүйг нь ер нь олж харах хэрэгтэй. Тэр ерөөс харддаг. Одоо монголчууд биднэрт тулгарч байгаа юм тодорхой хэмжээний хүнд нь хүрсний дараа бид нар таадтай харилцсан гэж гэдэг. Яг үнэ. Тим юм байхгүй харин гадных болохоор тэр ирээдүйг бүр вишнийг төрүүлж харж байгаа. Вишнийг төрүүлж хардаг, төрүүлж хөрөнгө оруулалт хийж компани авуулаацсан. Яг үнэ. Энэ ялгаатай юм. Peter Thiel-ийн шинэ ном сая гарсан тийм үү 0 to 1 тийм ээ. Тэгээс нэг тийм үү. Тэрэн дээр яг ярьж байсан Peter Thiel LinkedIn гэдэг компани одооний үнэлгээнийг харах юм бол тэр үнэлгээ 20 жилийн дараа л бий бол яг бодит тэнцэх юм байлээ гэж хэлдэг шүү дээ. Хувьцааны үнэлгээг нь одоо хараад бодит орлоготой тэнцүүлж үзэх юм бол 20 жил earning хийсний дараа л тэнцэх юм байлээ гэж. Яг тэрнтэй адилхан яриад байна. Би нөгөө яагаад CEO, CFO ашиглахгүй байна вэ гэхээр манай Монгол гарааны компаниуд ялангуяа Монгол байсан залуучуудын нэг хийх туртай гүйцэтгэх захирал гэдэг энэ тайтлыг аюу ярих туртай. Америкийн гарааны бизнесүүд яг та ичиг байдаг шүү дээ. Нөгөө ам co-founder тий. Тэгмээ та нэг angel ч юм уу нэг хөрөнгө оруулалт авчвал бас яах вэ? Нэг CEO бич Zuckerberg шиг тийм ээ. Тэгэх интер боломж гардаг. Тэгээд тэгж гэнэ үү гэж асуугаад байхгүй тийм ээ. Тэ нэг яг бид гурав хувьд бол тайтл бол сонирхолтой зүйл биш л дээ. Оргилыг хамтдаа бити булаацал гэж үгээд шүү дээ. Тэгэхээр нэг тийм одоо энэ хүн гүйцэтгэх захирал гэдэг тайтл авсныхаа дараа надтай ярих өнгө нь өөрчлөгдөг байж бол болохгүй. Тэгэхээр зүгээр бид гурав бол ерөнхийдөө л 3 найз, багасаа найзлсан нэг санаан дээр хамтарч орсон. Яах вэ бизнесийн шаардлагаар тайтл зүүх хэрэгтэй болсон учраас гэдгээ ингэж байгаа болохоос биш. Эсвэл ингээд бизнес өөрөө явж явах замдаа shape itself гэж яддаг те. Хин юундаа сайн байна тэрнийгээ дагаа явчихдаг те. Одоо манай хүн чинь менеж хийгээд дотоод юмнуудаа хийгээ явжсэн. Нөгөө талдаа манай Австралийн төгсөрсөн найз маань болохоор гадаад харилцаага аваа явуулсан бод би өөрөө санхүү гэдэг утгаараа санхүү мөнгөнийхээ ингээд өөрсдөө зүгээр бизнес өөрөө хүнийг чиглүүлээ явчих те. За тэгвэл за би энийг хариуц заяа. Чи энийг хариуц заяа. За тэр ийм албан тушаал дээр бууя гэх. Гэхдээ тэр визиткэн дээр байгаа албан тушаал бид гурвын хооронд бүхний нэгэнд ярихдаа зүгээр бид нар хамтарч байгуулсан хүмүүс л гэхгүй. Эцэс доо тийм тэр утгаараа зүгээр компаунд амар ингийн тийм. Та гурвын хоорондын динамикийн тухай яг ярилцсан заяа. Тэрний өмнө Бабна. Dream Positive яг өнөөдөр чи одоо ингээ pitch хийгээд тий би чамаа тэгэл та тийм үү нэг үйлбэр юу юм бэ гэвэл танилцуулаач. Энэ бол ирээдүйн. Бид нар бол энэ зөвхөн энэ манай Dream Positive эхний аппликейшн манай Dream Rewards гэдэг. Өнөөдөр тэрний талаар бид нэр дэлгэрэнгүй ярих байх гэж бодож байна. Тэгээ энэ аппликейшнээр Монголын маш олон хүмүүс одоо жишээл уурладаг зохиолч эднэрт маш их давуу талтай. Тэдний бодож байгаагүй тэр зүйлийг бид нэр хийж байгаа. Энэ бол нэлээд том төсөл болж байгаа. Тийм. Энд чи үзэгч нэвтрүүлгийн дурш бид нар нэрүүдийг гаргаад байгаа Play Store дээр байгаа тийм аппликейшн. Тэгэхээр хэрэглэгч ороод даунлоад хийж болох өөрөөсөө. Тэгээд нөгөө талд нь бизнесийн интерфейс гэж бас тустай байгаа тийм үү. Тэгэхээр захиалагч компаниуд нэг өөр ингэсэн хөлбрийг татаж аавна. Тэр веб энд тийм. Манайх зүгээр ерөөсөө бид нар лөө манай веб манай хас л ерөөсөө холбоотой байгаад бид нар
өөрөөсөө бэлдсэн байгаа юунуудаа гэрээндэл явуулчих юм аа. Ингийн те. Тэгэхээр яг нэг бизнесийн хөлбөр гэж байхгүй байгаа. Тэгэхээр dream юу лээ? Dream rewards гэдэг яг аппликейшн байна. За энэ юу ч ойлгохгүй байна л тийм үү? Яг тайлбарж өгч. Яг энэ аппликейшн яадаг аппликейшн. За энэ хүү аппликейшнийг манай Эрик манд тодруулаа. За тэгээ. Яг ерөнхийдөө яагаад Dream Rewards гэж нэрлсэн бэ гэхээр нэг ийм судалгаа биш те. Хүн ухаалаг гар утас хэргэлдэх хүн өдөрт 150 удаа утасныхаа аналогыг дардсан байна. Энэ frequency нь болохоор одоо давтамж нь болохоор өглөө босоод нэг ондоо давтамжтай, өдөр цайны цагаар бас нэг ондоо давтамжтай. Магадгүй орой 6-аас хойш зургтын хүмүүс сууж явах дардаг. Юу ч ирээгүйг нь мэдсээр байж дараад идэг тийм рефлекс болсон тий. Одоо бидний хэрглэж байгаа энэ утас улмал үзүүлэлтэн сайжраал дэлгэцэн томроод одоо энэнгүүгээр орондоо ч орж чадхаа байсан, хоолоо шидэж чадхаа байсан. Тэнгүүд энэн дээр нэг юм солигддог функц байна тий. Өөр лог screen. Энэгээр мэдээлэл дамжуулж болох хамгийн төгс шийдэл واخхой. Яг л хүний гарт байгаа. Хүн гэдэг бол өөр бизнес хамгийн the last end тий хэрэглэгч. Нөгөө талд нь болохоор бизнесийн байгууллагууд бол бизнесийн бас байгууллагууд тэр хоёрын хооронд мэдээлэл явж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр мэдээллийг л ерөөсөө тэр мэдээллийг хамгийн шуурхаа хүргэнэ гэдэг маань л тэр манай аппликейшны гол зорилго. Тэгээд тэнгууд нэгэнт өдөрт 150 удаа дараад байгаа юм бол бид нар нөгөө нэг photographic memory гэдэг. За тэрэн дээр тэр судалгаан дээр үндэслээд за юу яачаа. Наацхан тэр мэдээг. За окей болж. Тэ ок. 5 удаа тэр мэдээллүүдийг хүргэчихье. Тэгэхээр хүн ингээд мэдээлэл толгойд нь гоё шингээх боломжтой байна. Дээрээс нь одоо энэ өнөөгийн залуус урт мэдээллийг унших нь багассан юм байна. Тэнгүү тийм богино мэдээлэл шингээдэг болёо. Тэгээд тэгвэл богино мэдээлэл шингээгээд ирэхлээр наа чинь нөгөө нэг бидний доор өгж байгаа сонирхолтой фактууд шиг тийм богино тэмдэгт мэдээлэлүүд оруулаад ирье. Хамгийн чухал функц нь болохоор мэдээлэл хүргэсэн тал, мэдээлэл уншиж байгаа тал аль альдаа ашигтай байх хэрэгтэй байхгүй юу? Яагаад цаг заваа зарцуулаад тэр мэдээллийг үнэгүй үзэх хэрэгтэй юм бэ? Тэр рекламыг өөрөөр бид нар энэ реклам гэдэг үгнээс айгүй зайлсхийж байгаа. Яагаад тэгэхээр тэр мэдээлэл дээр тухайн реклам чанартай мэдээлэл дээр бид нар тухайн рекламд зориулсан сонирхолтой мэдээллийг оруулаад өгснөөр хайпер шинжтэй болчихж байгаа байхгүй юу? Мэдээлэл аваад байгаа юм уу? Компани талаар мэдээлэл авах байгаа юм тий? Тэр мэдээллийг одоо анх удаа энэ яг зар сурталчилгаа гэдэг зүйл дээр манай компани гаргаж ирсэн гэж бид үзэж байгаа. Ерөнхийдөө нэглэн зар сурчлагын энэ одоо бизнес гэж хэлдэг юм. Энэ салбарт хийж байгаа тийм үү? Ерөөсөө өнөөдөр тэрийг яаж өшөө үр дүнтэй болгох уу? Тэрийг яаж 3 win гэсэн тийм ээ. Win болгох уу? Энэ нэг шийдлийн аппликейшн байгаа тийм үү? Одоо тэгээд хизээ гарсан мөлий Play Store дээр. Best launch 3 сарын 23-наас гэж явдیں۔ 2 сар л болж байгаа юм шүү дээ. 2 сарч болоогүй байгаа юм шүү дээ. Тий, болоогүй. За хэр амжилттай вэ? Амар сайн явж шүү. Амар сайн гэдэг тодорхойлж байна. Амар сайн ч одоогоор нэг яг бодитоо бол 2500 хэрэглэгч бид нар дээр таталт авсан байна. Тэгээ яг тэгээд технологийн юунд дээр чинь байнга develop хийдэг учраас жижиг сажиг юмнууд гарч ирж идэг. Тэгээд тэрэнд байнга ингээд бид нар янзлаа шинжилгээ хийгээд тасарч байгаа юм шиг тий. Тэгээд бид нар хүүхд болчихж байгаа байхгүй юу. Тэгэл хүүхдүүд байнга тасарч. Өдрөөс өдөр тэгэл viral хүмүүсээс амд амжаал. 2 сар дотор багтаж яаж Монголд 2500 download татчих юм. Стамер энэ юу бэ? Нууц нь гэх юм бол бид нар бас нэг Bloomberg-аар нэг орсон. Тэндээс ягаад тэрнийга нэг бүүстлээд байсан. Facebook-оор тэр нэг бүүст яваад тэгээд яхад нэлээд үзсэн байл хүмүүс. Одоо хэрэглэгч хүний татсан хүмүүсээс фидбек ирж байна уу? Ер нь байнга бидтэй холбогдно. Би ийм юм байна, ийм юм байгаач, ийм юм нэмж оруулаач гэд гой санаанууд зөндөө орж ирнэ. Тэгээд бид нар бас нэг төлөвлөгөөнүүд байгаа л та энэ дандаа апгрейдүүдээ ингээд төлөвлөсөн байгаа. Яг тэрнийхээ дагуу нилээ явах шиг. Шингээх юмнуудаа шингээгээд, хасгамнуудаа хасаад одоо өөрчлөлт нилээ явж байгаа. Тэгэхээр одоо ингээд та хоёртай түрүүн хоёлаа гурваа камер эхлэхийн өмнө яриа сууж яхад энэ төр тэгээ ингээд сонсож аваад. За энэ нэгт болохоор та хэдийн анхны бараач баг 3 залуучууд нийлээд гарааны бизнес болоод гаргасан анхны бараач энэ нэг аппликейшн. Тэр нь 2 сараас багнастай. Хоёрт нь болохоор компани эхлээд удаагүй. Тийм үү? Тэгээ ингээд эхэлж байгаа залуучууд анх удаага ийм experience-гүй гэж хэлж болно шүү дээ. Ер нь бол тийм олон хүнтэй харьцуулаад. Яаж ингэж өөртөө ихтгэлтэй вэ? Санаанда болоод ихтгэлтэй байна уу? Эсвэл одоо эргэн тойронд байгаа хүмүүс чинь зөв feedback өгөөд болж гэн гэж хэлээд байгаа болохоор ийм ихтгэлтэй байна уу? Би ер нь ингэж ийм дуршлаггүй мөртлөө ийм өөртөө ихтгэлтэй гарааны бизнес олон хардггүй. Яагаад вэ гэхээр бид нар бол ирээдүг хардаг. Бидний одоо зүгээр энэ өрөөнд дээр бол since tomorrow гэж байгаа шүү дээ. Өчигдөр өнөөдөр хэдэн зуун биш since tomorrow тий бид нэр ирээдүй
ирээдүүлээ болох чинь. Тэгээ бид нар Монголын төлөө ихийг зүг хийн гэдэг залуучууд. Яагаад бид нар айх ёстой юм? Айц гэдэг бол зүгээр л бид нарыг бол зогсоож байна. Тийм. Бид нар оролдоод яагаад болохгүй гэж. Өнөөдөр би хөшөрчүүд хийж чадаагүйдээ харамсцсны дор хийгээ те Фейлцэндээ фейлц нь бол надад хамаг аз жаргал яг үнэ. Тэр нь бол энэ юу гэдэг Dream Rewards failed боломж байгаа юу? Тэр фейлд болохгүй шүү дээ. Ер нь боломж байгаа юу? Түрүү Око чинь ингэж асууж те. Яагаад ийм ихтэлтэй байгаад ингэж те. Тэнгүүд эргээд юм бүтгэх ёстой үндслээ тавьчихлаа те. Яагаад болохгүй гэж гэдэг асуултыг асуун штэ те. Тэгээд ерөнхийдөө нэг common sense гэж юм байна шүү дээ. За common sense гэдэг бол өөрөө юу ч биш хэвгүй. Яг л зохиож байгаа хүндээ бол тэр болчихноо л гэж бодогдоод байна шүү дээ. А тэнгууд одоо нөгөө нэг нөө Steve Jobs-ийн дэмжээдсэн дугуйч юу лээ? Нөө нэг юм нөө Mock Ops-ийн унаа явааддаг тий. Тэр чинь одоо уул нь Steve Jobs амьд байхдаа хамгийн шилдэг санаа гэж хэлсэн бохоггүй. Тэгээ тэрэнд амар хөрөнгө оруулалт. Тэрэнд амар хөрөнгө оруулалт орсон тэр ёо гэх. Гэтэ ингээ бодоод л тэрний хүн нэгдүгээр сургууль руу унаад очихлохгүй. Ажил руу унаад хаана үлдээх тий. Ингээд дэлгүүрлэнгээ орох хэрэгтэй. Ингээд энэ чухал факторыг тооцоогүй байсан байгаа байхгүй. Яг тэр шиг бид нараас энэ зүйлийг бодно. Зөндөө талаас нь бодно. Болохгүй талаас нь бодно, болох талаас нь бодно. Яг түрүүний өөрийн чинь жишээн дээр гарсан шиг бидний санаа гараад цаасан дээр байхад хүмүүсийн өгжсэн фидбек бид нар зориглсны дараа бодиттой бүтээл болгоод уулзсны дараа jaw drop юм багхгүй. Бүгдээрээ ангааж байгаа байхгүй. Бид нар зөндөө олон байгууллагуудын зөндөө олон мундаг маркетертэй уулзч үзсэн. Бид нар одоо ямар ч мэдгүй ингээд тоолох юм бол хичнээн маркетингийн албаны ажилчтай уулзсан мэдгүй. Гой уулзалт хийгээд манай бүтээгдэхүүнийг ямар гоё юм бэ гэдэг царайг хараад гараа авсан нь нөө эсрэгдлийнхэн даавтер нөө эргэлзээтэй хүмүүсийн царайнаас хэд дахин илүү тэр нь өдөр болгон бидний одоо урмыг нэмжээдэг те зөв юм дээр байна. Тэд нар чи өөрсдөө ардаа бүр ингэж урамшуулдаг байхгүй ингээд та бүхэн Монголоос гарсан тийм Google-ийн шиг хоёр болоосоо ч гэдэг юм уу те. Бид дандаа ингээ хоёулаа ингээ техникийн уулзалтыг хийж авчдаг ус. Тэгэд ингээхээр тэр болгон ч өөрөө хурцлдаг те. Гэтэ эцээ яг манай хамтрагч хийсэн шиг ерөөсөө айц гэдэг зүйл болвол эргэлзээ гэдэг зүйл бол ямар ч гоё зүйлийг л устгадаг байхгүй. Тэгэхээр заавал үзэл алдах хэрэгтэй. Тэгээд үзээд алдж байгаа бол all in x таахгүй. Зоригтой байх хэрэгтэй, итгэлтэй байх хэрэгтэй. Жохон ч давт ажиллах. Судгаас экст. Харин яг олон амжилттай гарааны компаниг харангууд өөртөө итгэлтэй баг, зоригтой баг, мишн. Тий, яг үнэ. Том хэмжээний мишнтэй баг хэрвээ тэмцээлэх юм бол perseverance хийгээд ингээд яваадах юм бол зорилго ямар нэгэн байдлаар үр дүнд хүрдэгэ гэж ярьдаг. Гэхдээ эрсдэл гарч ирдэг тийм үү. Зарим компани унагадаг шалтгаанаас сонин шалтгаанууд байдаг. Хамгийн нь болцоод байхад өнөөдөр та хэдэд мөнгөгүй болоод 4 developer авч чадахгүй болоод тэгсэн жил хажуунаас нь өрсөлдөөн гарч ирэл ижил төрлийн аппликейшн унж болно. Иймгүй гарч ирж болох эрсдлийг ер нь танаа багийн хувьд яаж багасгах вэ? Энэ өөрөө хурднаас тий. Хурд ерөөсөө эцсийн том баавгаан жижиг баавгаа бисгээр хурдан баавгаан удааныгаа ерөөхдөө ямар ч тохиолдолд ерөөсөө хурдтай байх хэрэгтэй. Тэгээ тэрнийхэн төлөө зорилгын төлөө хурдтай тэмцэж чадах юм бол дөрөвний хүмүүсийн ганцхан зохицуулж чаддаггүй зүйл чинь яа харахгүй нөгөө нэг lack of money investment гэхгүй юу? Тэр зүйлсүүдийг зөв санаатай тохиолдолд зөв санаагаа зөв хүнд ойлгуулж чадсан тохиолдолд зөв хэмжээний хөрөнгө оруулалт чинь өөрөө байж лээд байна. Хідэн хаалга тогших нь бид нар мэдэхгүй шүү дээ. Тогшоол яваад байна. Тэгтээ тэр бол олдох л ёстой байхгүй. Хідэн хаалга тогшчихсан байт хоёр. Та гурав. За тэр ихтэй хэлж мэдгүй. Яг үнэ нэлээд Монголын бараг их компанитай уулзсан. За тэгэхээр энэ яг хөрөнгө оруулалтын тухай яриа. Австрал төгсөн нэг залуу. Зөв үү? Америкт төгсөн нэг залуу. Хятадд төгсөн нэг залуу. Гурлаа өөрөөр оронд ингээд ажлын туршлагатай. Өөрөөр юм гэж уул уурхайд олон жил ажилласан тийм ээ. Эрик өмнө юусэн хөрөнгө оруулалтын дээр ажиллаж бас нэг өөр гарааны бизнес хийж утсан. Энэ батын хувьд болохоор бас уул уурхайн гаралтай инженер гэсэн шүү дээ тийм үү? Та гур одоо яа хизэнэ ингээд нэг гинт нэг багын найзууд ч байсан хамаагүй те. Урлаар нэгдээд энэ том эрсдлийг аваа бизнес хийе гэд хин нийлсэн байх уу? Тэг ямар нөхцөлд ингээд гуруулаа ийм ижил төвшөнд итгэлтэй болж чадсан ба. Юу болсон ба? За энийг манай бат ч бас нэг Австралиас Америк л очсон байсан. Тэгэд энэ хоёр ч бас ойрхон бас хоорондоо яаж. Би ч энэ хоёртой ярих чинь шүний те. Шүний зөрөөгөөс ярина штэ. Нэг өдөр ягаал найзлага батлуугаа ярихгүй. Тэгээ ярьсан чинь цаадах чинь энд урд нь янз бүрийн бизнес эхлүүлээ гээл ингээл яриад явдаг. Тэгэл залуучууд ийш тийш ингээл яваа сураа явцдаг. Тэгээд нас нэг амар санаа байна. Энийг ажил хэрэг болгоё. Чи энэ дээр орох уу гэл. Ямар санаа ингээд сонсоод ихэндээ би за наа чинь юу илээ гээл. Тэгээс нөгөө чинь надад нэлээд тайлбарлаж байна. Өө амар таалагдтал те. Яагаад болохгүй гэж. Яагаад би шинэ хоёулаа хамт өнөөдөр бид хоёр ихгүй бол өөр хин нэг нь хийн гээл.
Тэгэл эхлүүлээл энд энэ хоёр ч одоо тэнд байгаа шүү дээ. Тэгээ бид нар ч одоо шүнжэнгөө би эндээ ажиллаа явуулаад шүн болохоор ингээл эднэртэйгээ холбоо яриад нэг ийм л юмнууд явж байгаа хгүй. Тэгээ энэ хоёр ч нэг сард ирж байгаа. Тэгээд Эрик Бата хоёр ч хоорондоо тэндээ бас ярьцсан. Тэгээ хоорондоо ярилцж агаад ерөөсөө энийг төвлөрөө буцаад бүгдээрээ эндээ нэг идья. Тэгээд Бат маань сургуулаа хаяад ирсэн. Тийм Бат сургуулаа хийсэн. Эрик маань төгсөөд ирсэн. Тэгээ гуруулаа нэгдээд энд Монголдо уулзаад энийг яг тэр болтол нь би хөгжүүлэгч нэрээ аваад тэгээ дизайнер ч юм уу бус юмнуудаа аваад явжсэн. Тэгээ одоо болохоор бас хүмүүсийн арай нэг амбул нэмэгдлээ тий. Олуулаа боллоо. Тэгээд ажиллаж арай хурдан нэг хүн ингээ явж байгаа юм биш. Одоо олуулаа болчихж байгаа байхгүй. Тэгээд ажил нь бол хамаагүй хөнгөн болчихсон. Одоо манай улсын чинь эдийн засгийн гол хөдөлгдөг зүйл. За тэгээ ирээдүйд өсөж одоо энэ сургууль төгсөж байгаа залуучуудын мөрөөдлийн ажлын нэг гэх юм бол уул уурхай тийм үү. Тэгвэл хоёр болохоор уул уурхай олон улсын туршлагатай хоёр хүн. Тэр гоё баталгаат санхүүгийн баталгааг хаяад тэгээд юм гарааны бизнес гэдэг нэг юм хийж үзээд өөрийнхөө мөнгийг тэрэн лугээ хийгээд хадгаламжаа хийгээд яагаад тэгсэн байх вэ? Яагаад гэвэл одоо 21-р зуунд бид нар ч яг өөрсдөө яг 21-р зууны хүмүүс шүү дээ. Уул уурхайлж яг байдаг л нэг хэдэн зуун жилээр ингэ явцсан зүйл. Тэгээ яагаад бид нар монголчууд 21-р зууны энэ технологийн зуун дээр юм хийж яваад Монголтой амжилттай болоод яагаад бусад улс руу гарч болохгүй гэж яг энэ санаан дээр л төвлөрсөн. Тэгээд яагаад гэвэл бид нар бүгдээр гадаад байсан. Монголын зах зээлээс илүү гадны зах зээл биднэрт сонирхолтой. Яагаад энэ дээр бид нар experience-ээ хөрвүүлүүлээ тий. Тэгээ гадагшаа энийгээ тилээд ингэ явж болохгүй гэж. Тэгээ угаасаа болно, чадна, хийн, болохгүй байхгүй. Тэгээд яагаад бас нэг түрүүний нэг асуулт байсан шүү дээ. Яагаад өөрсдөө итгэлтэй юм бэ? Өөр бус компаниуд яаж байна? Одоо тэд нар бол зүгээр л хуулагч нар бол тий. Бид нар бол үйлдвэрлэгч нар. Бид нар оюуныг үйлдвэрлэдэг хүмүүс. Бидний дараагийн хийх гэж байгаа зүйл бол зүгээр энэ бол эхэллэн шүү дээ. Эднээс уялдаад амар гой юмнууд байгаа. Тэгээд тэд нар бол тэрийг олж хараачгүй. Харин бид нар бол харцаа одоо хийгээд төсөл болгоо явуулж байгаа. Бусад гарааны бизнес хийж байгаа залуучуудыг харахад эерэг хүмүүс байд юм а татвар. Өөртөө ихтэй хүмүүс байд юм. Гэтэ та хэдийг харахаар хальсан эерэг үзлээ тийм ээ. Excessively positive тийм гурав харагдаад байгаа. Гуруула тийм ихээр би гайхав. Тэгүн гот би юу гэж бодсон бэ гэхээр за энэ гурав урд нь нилээн тусдаа нилээн бас гарааны бизнес хийжсэн мэн. Exit-үүд байж магадгүй мэн бараг тэгж тийм сэтгхүү төртөл эерэг санагдсан байхгүй тийм ээ. Тэгээ тэгж асууж яасан тэр юм тийм ээ. Тэгүн гот энэ юу за ингээд тийм ээ яагаад бид нэр хийж болохгүй гэж ингээд шийдсэн байж болно. Тэгүн гот гуруула гадаадд амьдарч байсан, гадаад тийм хийжсэн дуршлагтай хүмүүсийн үед яагаад Dreamer Awards-ыг Монголд хий гэж бодсон юм? Бид нарт бараг л бос хүмүүсээс илүү гадаадд шууд хийх боломж та хэдэд байсан шүү дээ. Тэгээд бид нарт бас санал иржсэн л та. Яагаад шууд лаунч болохоор гадаад улсад хийгээд явах боломж байсан. Тэрийг бол бид нар манайх ч яг энэс гадна хоёр аппликейшн байгаа. Яг тэрний нэг нь болохоор шууд гадаад лаунч хий гэсэн. Бид нар бол зөвшөөрөөгүй. Яагаад вэ гэхээр энэ Монгол хүмүүсийн оюун санаас гарч байгаа Монгол хийгдэж байгаа зүйл яагаад ч гадаад лаунч хийх хэрэгтэй юм бэ? Яг лаунч Монголдо хийгээ те ямар ч болох үр дүн хамаагүй. Үндсэн Монголоос авах хэрэгтэй тийм. Үндсэн Монголоос гарсан зүйл байх хэрэгтэй тийм. Төлөвлөгөө байгаа юм тийм үү? Гадны зах зээл рүү орох. Хаашаа вэ? Дараагийн зах зээл. Одоо бид нар за Хонконг гэж байгаа. Хонконг л байгаа. Тэгээд Лондон руу Сингапур байжсэн. Тэгээд энэ энэтхэг гээд бид нарт бас нэлээд шинэ боломж гарч ирэх гээд холбоо тогтоож байгаа тийм. Яаж аль зах зээл рүү дараа нь орно гэдэг дээр яаж шийддэг юм бэ ер нь? Шийдлүүд нь болохоор бид нар яг эхэндээ болохоор яг энэ Монгол яаснараа тийм бол арай нэг тэр тухайн газарт нь юм уу тохирохоор нь яг юунууд аваад гэхдээ манад нэг дэлхийд өрсөлдөхгүй чинь нэг давуу тал байгаа байхгүй юу? Тэрийг болохоор одоохондоо ингээд бид нар ингээд дэлгэхтэй боломжгүй байна. Тэр бол амар нууц хэсэг байгаа шүү. Амар шүү. Тэр нууцыг хэлүүлэх гэж үзснэ. Тэрийг яах вэ? Тэгээд цаг хугацаа харуулна да. Бабна өөрөө хятадд сурсан, хятадд амьдэрсэн шүү дээ. Тийм. Энэ том эдийн засаг руу яагаад ярихгүй вэ? Хятадын эдийн засаг бид нар бас бид нар чинь шууд ингээд нэг дайрдаг хүмүүс шүү дээ. Хятадын эдийн засаг чинь өөрөөсөө бүх юмыг шууд оронгууд ингээд байх болгочдөг.
Тэгээ өрсөлдөө их байдаг. Яг гоо тэндээс нэг өнөөдөр дэлхийн бүх зах зээл амар болчихлоо шүү дээ. Одоо зүгээр наан гэж сүү үдээр те тэдний хятад руу нийлүүлдэг компани хятадын одоо хүн амын нөө өсөлтөө дэмжсэн чинь бусад улс руу нийлүүлэхээ болоод зөвхөн хятад руу нийлүүлж бусад улс тийм амар эдийн засгт улс чинь бүх улсууд л дайрж байна те. Заавал ягаад энэ хятад руу одоо дайрах хэрэгтэй гэж бусад энэтхэг бол дараагийн хятад байна те. Тэрийг бас бид нэр өөрсдөө харах хэрэгтэй. Тэгэд энэтхэг өөрсдөө тийм IT-ийн амар том их орн болсон. Яагаад болохгүй гэж тий. Ерөнхийдөө гэхдээ ер нь та гурвын шийдвэрийн нэг том одоо үзүүлбэр ч гэх юм уу тийм ээ. Яагаад болохгүй гэж ер нь юм шиг байна тийм үү. Яагаад бид гурав нийлж болохгүй гэж. Яагаад бид ер нь одоо гяс лонч хийж болохгүй гэж тий. Тэгээ бас энэтхэг рүү яагаад болохгүй гэж ярьж шнэ тийм үү. Нөгөө нэг миний хэлснээр хайлсан эерэг бодолтой хүмүүс. Сток он. Яг манай оффист ч үзэх юм бол би болохоор дайсан талын багтарахгүй юу. Хамгийн рискийг тооцох. Хамгийн бүх юм доош нь дарддаг тий. Одоо ингээд би эдийн энэ ингээ энийгээ сууж байгаа чийсэн. Гомдтол нь тэгээ би одоо дайсан тал энэ хоёр чи хоёулаа энэ чинь юм цагаан энжинстэй хоёр би энэ чинь нэг юм evil царайтай нөхөр энэ ч улаанчдаг тэгэл яг уу яг сонин гурван одоо манай офисын менежер ингээд хилдэг байхгүй би та гурвыг гуруула туулаад жилтэй тэгээ гуруула багасаа найзалцсан гэхэд нэг шигч хоорондоо адилах юм байхгүй яаж ингэж хамтдаа ажиллаж чаддаг чи гайхаад идэг штэ гэж бид нэр бүр тис ондоо гурван баг бүр тис ондоо би бол офис дээр ингэж инээгээ суугаад байхгүй те тэгэл ерөнхийдөө л дандаа л тэр чин болохгүй эн чин болохгүй гэсэн дандаа хардлынх нь харж явдаг манай бата болохоор маш мундаг санаа хайрцагны гадна талд юм харж чаддаг хүн бабуна гэдэг тэгэхээр тэний feasibility талаас нь харах дуртай те тэгэхээр ингээд dynamic гэж юм биш team dynamic нөрөө ялгаатай зүгээр яг энэ бүтээл дээр ингээд яагаад юм амар зүйл байна гэхээр нэгдүгээр сайхан санаа хоёрдугаар сайхан санааг сайхан зүйлийг сайхан юмыг мөрөөдөөд хөдөлмөрлж чадах юм бол тэр аура үүсдэг ч тийм. Тэгээ бид нар ерөнхийдөө тэгж өнөөдөр тий энерги үүсэн тий гоё юм үүсэн тий бүтэх юм үүсэн. Тэгээ ингээд офис дээр ингээд энэ болохгүй тэр нь болохгүй гэсэн нэг 2 3 ярингот одоо манай бата шууд зогсоогоод за ийм юм одоо ярих болъё. Шал ондоо юм жоох ярьж хагаад тэгээ буцаад нөгөө сэдв рүүгээ оръё. Яг тэр наа чин бидний хитрхи их негатив тим юу руугаа орох гээд байна. Тэгэхээр наатаха төр зүр зогсооч буцаад чигээ самбар дээр бичээд өгч юм тий. Ерөнхийдөө энэ гурав дотор ийм сонин гурван динамик гэдэг гурван залах тий. Тэгээ яг гэлээл дээ эрсдлийг хамгийн хардаг хүн гэж байна тийм үү оффиста. За яг эрсдлийн тухай яах вэ гэхээр энэ дад амар их эрсдэл надад бол харагдж байна. Гэхдээ таад бол энэ дээр үнэхээр ихтгэлтэй явж байгаа маань. Тэгээ би нэрээ эерэг гэж ярьж байгаа муу юм бол биш гэж байгаа шүү дээ. Ерөөсөө яаж ийм залуучууд эерэг байж чадж байна л гэдгийг сонирхоод байна. За эрсдлийг яриа. Санхүү хариуцсан захирлын. За өөртөө ингээд ер нь нийлүүлээ харахад 100 сая төгрөг гаргасан уу? Эхлэхдээ. Өөрийнхөө Эрик болохоор хувийн хадгаламжаа гаргасан гэсэн. За бабуна машина зарсан гэсэн. Бата яасан бас. Бас юм ийсэн. Нийтдээ ингээд тэрийг нэг тэгж нэг тооцныг хэлэхүү. Хэлдэ. Зүгээр хэл. Нэрээ тоглоо. Манай нэвтрүүлгийн нэг онцлог нь. Бусад нэвтрүүлэг дээр хаанч гарааны бизнес яг хідээр юугаар ихсэн яаж хийсэн ярьдаг. Энд ч хэлээ ярилцсан. За энэ дэр гэж 100 сая орсон уу? 100 бид нар одоо яхад нэг 60 саяар яг нийлээл тэгэл юмудаа ингээл одоо тэр дунд чинь өөрөө нөгөө нэг эхэлсэн цагаас хойш бидний аваагүй цалин гэж байна тий. Яг гаргасан инвестмент тэгээд явлаа гэхэд цаашаа ингэ. Би бол ерөнхийдөө гаргасан оюуны хөдөлмөр хүчийг үнэлж бардг юмаа гэхэд тэгээд physical нөгөө жинхэнэ одоо тоолж болох юм 100 гарсан баха. Тий. Эхлээ бэлэн мөнгөөр бол 60 орсон. Машиныхаа мөнгийг ягаад хадгаламжаа ингэ нийлүүлсэн. За тэгээд 60 сая төгрөгөөр таад өнөөдөр одоо ингэ бодит компани харуул. Бидний 60 саяар бүтээсэн зүйл маань биднэрт энэ хамгийн анхны маркетингийн суугалсан аппликейшнийг энэ бол тэр зүгээр нэг хэсэг гэж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь энийхээ шугамар уулзсан компаниуд энийхээ шугамар харилцаа холбоо тогтоосон networking гэж чухал юм байна тий. Яг энийг хийж эхлэхээс өмнө бид нар тухайн хүмүүстэй холбогдоогүй байсан байхгүй юу? Одоо энэ зүйлийг хийгээд сүүлийн 6-7 сар ингээд айгүй passionтай, ирмэлзэлтэй ингээд гуруула хамт суугаад ингээд өөр хүмүүстэй уулзаа явсныхаа одоо ачаар яг чиний ярьж байгаа шиг бид гуравтаа ингээд яриасан гол айгүй итгэлтэй байж тээ гэдэг энэ тэмүүлэл те бид нар ингээд одоо өнөөдөр цуглуулсан байгаа хүмүүсийн танилын үрэг networking те ингээд дээрэс нь бидний гадаад руу тогтоосон байгаа танилын үрээ энэ өөрөө мөнгөөр хэмжиж болохгүй те дээрэс нь бидний одоо амилдсан байгаа аппликейшн те нэг хэлбэр нэгж байгаа те дээрэс нь энэ аппликейшн өөрөө
функц аваад эхэлсэн баг. Ажиллаад эхэлсэн багхгүй. Нөгөө нэг жижигэн байсан хүүхэд чинь гарч ирээд мөлхөөд эхэлсэн те. Эн чинь л өөрөө нөө бидний үнэлгээ. Бидрийг net present value өгөөч гэдэг юм бол те энэ одоо application net present value өгөөч гэх юм бол бид нар энийг яг өнөөдрийн байдлаар $100 зарж чадахгүй тийм тэгэхээр ингээд нөгөө үзэгчтэй айгу шүүмжлэх юм заа англи монгол айгу их яриад хаар за тэгээ ихэнх нь би ингээд сонсоо яваад ерөөсөө ойлгох чинь байх гэж мэдчихэж байна. Гэхдээ энэ айгу гоё үг. Ингээд шинэ үг гарч ирэхээр тайлбарлуулдаг юм. Тэгэхээр net present value-г монголоор тайлбарлаа. Өнөөгийн үнцэн гэдэг тийм өнөөгийн үнцэн. За энийг яаж бодож гаргадаг вэ хэлж. Ерөнхийдөө бол нөгөө нэг мөнгөний урсгал cash flow гэж байна шүү те. Санхүүгийн үднэс ирээдүйн тий одоо cash flow мөнгө яаж хэдийд яаж орох юм гэдэг дээр чинь орж байгаа томьёо нь мөнгөний тухайн урсгалын ирээдүйн үнцнийг оруулаад факторуудыг оруулаад одоо энэ аппликейшн заа юу гэдэг тасралтгүй хэдэн жил ажиллана гэж үзэх юм уу те тэр дотор чи дахиад өрсөлдөгч байгууллагууд орж ин maintenance орж ин ийм байд тэгэхээр энэ машин өөрөө энэ мөнгөний машин өөрөө хэдэн жилийн хугацаанд сар болгон team прогнозтойгоор мөнгө орж ирэх юм байна гэдгийг бүгдийн одоо нэгтгээд өнөөдрийн аппликейшн өөрөө өнөөгийн үн цэнийн тэд юмаагээ гаргаад ирж байгаа юм. Гарааны бизнесүүдийн нэг сурах ёстой зүйл. Чи надад хэлчихсэн тийм. Одоо энэ мэн гарааны энэ айгуугаас болох гэдэг. Гарааны бизнесүүд өөрсдөө компанийн үнэлгээг хүмүүст хэлэхдээ ихэвчлэн одоогийн байдлаар юу орцсноо яриад байдаг. Гэтэл яг саяны хэлдгээр өнөөгийн үнэлгээ буюу ирээдүйд олж болох мөнгөний чинь нийт хэмжүүр болгоод тэгээд төлөөлөл болгож байгаа тэр NPV гэж ярьдаг үнэлгээг ярих хэрэгтэй гэж байна. Тэгэхээр танаа гэмээр. Би түрүүн 60 саяар юу үүсгэсэн бэ гэдгийг сонсомоор байгаа нь энэ байна. Иймэрхүү юм үүсгэгээ залууч ирдэг юм. Бид нартай стартап Монголтой харьцаж. За үүсгий гой санаа бай наатаха болго гингууд бид нарт 4 программист хэрэгтэй гэж хэлнэ. Яг та хийж. Тэгэнгүүтээ за хийгээч гингууд я бид нарт 2 жил хэрэгтэй гэж хөвчлээ. Нэгт. Хоёрт нь бид нар юу гэдэг вэ? Надад 300 сая төгрөг хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээ 300 сая төгрөг өгөнгөд 2 программаас авнаа гэж хэлдэг. Тэнгууд миний сонирхоод байгаа та хэд энэ залууч манай үзэгчдэд 60 сая төгрөгөөр би 4 программисттай бас офис менежертэй, офистэй, бодит бараатай, цагийн нөө part time хуульчтай яаж юм бизнес үүсгэж болж байна? Болдгийм үү? Болдог байх уу? Боломжтой шүү дээ. Тийм бас яагаад болохгүй гэж тийм. Яагаад яг хэдэн оны хэдэн сард 3 залуучууд main minimum гэдэг ингээ 60 саяг тэр яасан яг тэгж болсоогүй. Яг баг-багаар ингээ цувуулж яасан. За хэдэн оны хэдэн сард анхны энэгээр эхлэе main эхний мөнгө ингээ 9 сард. 9 сард. 2014 оны 9 сард. Буюу одооноос 7 сарын өмнө. 7 сарын өмнө 3 залуучууд за эхлэе гэсэн. Тэгээ нэг нь ихнийхээ мөнгийг тавьж гисэн. Тэр нь юунд зарцуулагдсан бай. Тэр нь тэгэл одоо шууд аппликейшн болон тэгэл яваад ихний юм туршилтын юм болж штэ энэ болохгүй үгүй юу гэд. Тэгэл болоод тэгээ дараагийн мөнгнүүд ингээ ороод эхэлж. Туршилтын юм тайлбарлаач юу вэ? Тэр нь юу болсон бэ? Яаж хийсэн юм бэ? Тэр нь туршилтын юм бол зүгээр яг бид нар лок скрин дээр л юм гаргах болох нь үгүй юу гэд. Тэ тэрэн дээр л бүх юмыг зориулсан. Тэгэл алгоритмаа бичүүлээл. Тийм бичүүлээл. Тэгэл яасан гараал тэгэл янз бүрээр үзэл бүр амар олон юм болсон юм чи. Нэг программист авсан уу тухайн үед? Тухайн үед тийм ярилцж хагаад нэг танилдаг найз нартайгаа яаж байгаа л бичүүлээд тэгээд төлсөн үү тэр үед? Тийм төлөлгөө авах. Тэр чинь хамгийн анхны нөө мөнгөнд явж байгаа юм чи. Тэгээд болоод энэ болох юм байна гэд. Тэгээд ер нь Монгол программист болох хэрэгцүү байна. Тэгээд Монгол программистуудын чадвар ямар байна? За тэрэн дээр хэцүү. Яагаад тэгэхээр одоо нөгөө нэг энэтхэгт англи хэлээр ярьдаг 350 сая хүн байхад Америкт англи хэлээр ярьдаг 318 сая хүн байгаа тий. Тэр чинь хятад хүн хаа. Хятад тий. Бас энэтхэгт тийм тоо хийсэн шээ. Энэтхэг бүр амар илүү байна тий. Тэнгүүд энэтхэг гэтэнгүү тий. Энэтхэгт IQ 120 stage тавцсан хүн Америкийн нийт хүн амаас илүү ч гэж байгаа шиг тий. Ингээд энэгээр юу хэлэх гээд нөхлөөр тэр өөрөө нөө аутсорсинг хийгээд сурцсан газруудад өрсөлдөөн сайн байгаа тэр чиглэл амар хөгжсөн газрууд айгүй боломжтой. Боломжтой нэр боломжтой юм санагдсан. Манай Монгол гэхлээр нэг манай сайн код бичдэг залуучууд байгаа. Нөгөө өөрийнхөө self development гэж тий. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд номноос гадар өөрийгөө хөгжүүлэхийн тулд ингээд ганцхан төгжээн хэл болчдөг байхгүй юу? Тэгэхээр миний хувьд Монгол залуучууд одоо ялангуяа тийм код бичдэг залуучууд жоохон хэлний мэдлэгтэй байх юм бол хаач дутгааргүй явна. Гэхдээ хэлний мэдлэг байгаа цагт одоо хаана юу тренд юу ямар стейт ямар юу гараад байгаа ямар апп шинээр гараад байгаа. Дээрээс нь бид нар өөрсдөө мэдж байгаа нөө газар зүүн бүсээсээ одоо бид нар чи зөндөө олон аппыг Монголдо ингээд затаж болохгүй тий. Тэгээд ингээд тэр зүйлсүүдийг ингээд харгалзах юм бол чадрууд маш мундаг. Одоо би өөрсдийнхөө кодыг бичдэг залуучуудаа 100% сэтгэл хангалуун.
Одоо 4 залуучаар бүтэн цаг уу? Тэгээд янз бүрээ тий. Янз бүрээ. Тэгээ өөрсдөө заримдаа гэрээсээ ч бичиж. Тэгээд нэгтгэл хуралдаал ийм юм болсон. Энэ янзлаа. Аюу нээлттэй офис шүү дээ манайх чи тий. Ер нь 90 том офис аа. Dream Positive. Одоо жижиг юм байна да. Тэгээ 2 өрөө. Хэдэн метр квадрат гэж явж байгаа юм манайх чинь 3 захирлын өрөө. Яг хөө. 3 компаундын өрөө нэг энэ бидний сууж байгаа шиг. Тэгээд нөгөө талд дахиад энэс нэг арчуу том өрөө. Нөгөөдүүд маань зэрэг сууж. Тэгээд өнөөдөр энэ яг нөгөө бидний бас нөгөө уламжлалт биш бизнесийн арга байна л та тийм үү. Маш бага зардлаар хүмүүсийг чөлөөтэй байдлаар ажиллаж юм босгож болж шүү дээ тийм үү. Заавал чиний хажууд өнөөдөр программистоо суугаад авах хэрэггүй. Тийм ээ зорилгоо ойлгоод ингээд өөр тус тустай гүйцэтгэе явуулчих. Яг үнэ. Наа чи өөрөө бидний анхны IT-ийн бизнесийн онцлог нь миний ойлгосноор би өөрөө IT-ийн код бичдэг биш хүн ч гэсэн энэ бизнес тодорхой хэмжээнд богино хугацаанд ороод ирсэн тийм. IT-ийн бизнесийн онцлог нь initial investment маш бага зарцуулдаг байхгүй юу? Тэгээ анхдагч хөрөнгө оруулалт хэдэн компьютерүүд, хэдэн программистууд бид нар тийм том агуулах хэрэг байхгүй. Бид нар тийм том компьютер авсан юм уу та бүр? Аав тэгэл ганц нэгээр навчлаа зарим программист ч өөрөөсөө компьютердээ ирнэ гэдэг. Тэгээд тэнгуүч одоо ингээд нэг хүнтэй ирж. За чи амар сайн гинэ. Чи тэр компанид ажилладаг гинэ. Гэтэ бид нарт нэг ийм юмыг засах хэрэг байна. Чам тэдийг өгөө чи боломжтой цагаараа тэдийн хугацаанд энийг засаад өгөөч чи. Одоо өөр компаниас аутсорсинг хийж штэ тий. Тэгээд тэнгууд нөгөө хүн чинь ажлын бус цагаар тий хагасаа бүтсэнээр ч юм гээд ерөнхийдөө юм бүтээ гэвэл хардаа боломж байдаг байхгүй. Заавал тэр хүнийг хажуудаа 1-ээс 5 дахьын хооронд 9-өөс 6-гийн хажууд суулгаад халбаахгүй. Тэр хүн хүүхдтэй байгаад гэртээ ажиллаа сайн хийж байвал заавал яхаад офис дээр авчиж тэр хүүхдэн ч тэнцээ уйлаад өөрөө тэнцээ суугаад тэгээ ингээд санаа зовсон юм бичгчүү гүүчүү тийм биз дээ. Тэгэхээр ерөнхийдөө яг IT-ийн бизнесийн гоё нь тэр байхгүй. Flexible амар тийм өргөс байж ямар тийм тийм. Гэтэ тэр хүмүүс ингээд хажуудаа ажиллахгүй байгаа хүмүүсийг өнөөдөр яаж хянах уу? Үр дүнгийн нөгөөжийн яаж юу үнэлж цалин мөнгөө яаж тохирдог юм бэ та? Одоогийн байгаагаар болохоор бид нар болохоор юунууд өгч байгаа л да. Ийм тодорхой хугацаанд ийм юмудаа project ингээд засах юмудаа ингээд өгч хийх юмнууд нэгвэл ажлын төлөвлөгөөг ягаал тэгэл хийцэн байвал ягаал дүгнээл бүгдээ нөөдөл нөө репортууд өгчнө. Тэгээ тэр юм үзэл зайны ажилчдын хувьд бол тийм 60 сая төгрөг одоогоор зарцуулсан байгаа мөнгөө эсвэл нийт одоо анхны өөрсдөөс гаргасан мөнгө тий гаргачихсан байгаа мөнгө. За дахиж ер нь хэд өөрсдөөс гарах хэрэгтэй юм шиг байна. Эсвэл одоо өөрсдөөсөө гаргах цаг дууссан уу? Тэр 60 сая чинь нөгөө яг ингээ гуруулаа ингээ гаргаад ингээл яаж байгаа. Тэрнээс нь дахиад бид нар чинь нэмээд яасан мөнгнүүд байгаа л да. Анх одоо яг нөгөө нэг өөрөө чи хийснээр маа гэж тавьсан гэдэг дүн бол тийм байна тий. Тэрний чинь дундуур бид нар чи ингээл одоо нөө офисын зардлаас ахуулаад ингээл жижиг юмнууд гараад яваад байна. Тэгээд нөө off the book зардлуудаас байна шүү дээ. Тэгээд ингээд бичигдээгүй зардлууд зөндөө байна шүү дээ. Тэгээд тэдний чи ингээд яваал шүү дээ. Тэгээд 3 үүсгэн байгуулагч нар хадгалсан мөнгө өшөө байгаа болоод явж чадаад байна уу? Яаж хоол ундаа идээд байна? Тэгэл хоол хүчтэй. Ер нь бол яг үнэ хэлээ. Биднэрт бол янз бүрийн үе тохион. Угаасаа бид нар амжилтанд гарах нь гэдэгтээ итгэлтэй байгаа. Бид нэр энэ замыг туулах ёстой юм байна. Үнсүү сайд биш үү? Тийм үнсгэлэн байна шүү дээ. Тэгээд бараг сүлдө үзээс. Ирээдүйн тэгээд 3 лобс үгүй ирээдүйн хязгааргүй лобс дээр итгэхийн тул тэгээд өнөөдөр гоё байна. Тэгээд яг өнөөдөр өглөө гоё мэдсэн шүү дээ. Бодит байлаа. Одоо CFO хүний хувьд. За аппликейшн гарчлаа. Хэрэглэгчд яаж байна? Тоо за 2500 даунлоод авсан байна. Бизнесийн талаас яаж байна? Бизнесийн талаас яг хэдэн компаниудаа бүр яг хэмжээ ажиллаж байгаа. Тэр компаниуд бид нар бол ирээдүйд бас амар хэмжээ харж үзэн л байна. Яг одоохондоо төлөхгүй байгаа юм уу? Өгч байгаа. Тэгэхээр борлуулалт эхэлсэн тийм. Cash flow гэж болчихсон. 7 сарын хугацаа. Тийм. Аппликейшнаа гаргаад 7 сарын өмнөөс ажиллаж эхлээд 2 сар хүрээгүй official launch хийгээд 2 сар хүрээгүй. Гэхдээ money machine тэр ингэсэн гэсэн үг. Та аппликейшн чинь Play Store дээр гараагүй байхад зараад явж ирсэн гэсэн үг. Үгүй. Яаж тийм. 3 сарын манай нээлтчээ 23-нд Blue Sky бид нар нээлттэй хийсэн. Тийм, нээлттэй хийсэн. Тэрний өмнө pre-sign хийх гээд ийм потенциалтай ийм аппликейшн байна. Ингээд эхний хэмжээнд sign хийгээд ороод гарын сүс зураад ороод ирвэл ийм хөнгөлөлт байна гэдэг зарчмаар байгууллагатай уулзаад бас зөх хэмжээний нөгөө нэг одоо тэд нар чинь слотод хөгжүүлчих чадахгүй юу. Тий, тэгээд тэр мөнгөө аваад эн чинь өөрөө нөгөө нэг
утга учиргүй амар контент бид нар тавиад байх юм бол нөгөө нэгж контент гэж хүнд хүрэх юу гэдэг чинь алдагдаж байгаа чанар. Тэгэхээр бид нар тогтоосон контенттай учраас харилцагч байгууллагуудын тоо хүртэл хязгаарлагдмал байхгүй юу? Тэгээд тэнгуү за ойролцоогоор юу гэдэг өдрийн 30 контент байлаа гэж үзэнгүүт 30-аас доошгүй процент нь өөрөө заавал мэдээлэл байх ёстой гэж үзэнгүүт 60 хүрэхгүй хувь нь бизнесийн байгууллагуудын мэдээлэл орж ирэх ёстой. Тэгээд тухайн бизнесийн байгууллагуудын мэдээлэл өөрөө заавал төндөө шингэсэн сонирхолтой мэдээлэл орж ирэх ёстой гэж. Тэгээд тэнгуү өдрийн 20 хүрэхгүй контент за бизнесийн байгууллагуудын мэдээлэл орж ирнэ тий. 20 хүрэхгүй байгууллагуудын мэдээлэл оруулж ирэхэд бид нар тийм олон харилцагтай байж чадахгүй байхгүй. Тэгэхээр тэгээд тэднэрээ уулзаад явцсан pre-sign хоёр төрлөөр за тэдэн хэрэглэгчтэй болсны дараа орё гэсэн sign-ууд байна. Одоо орё гэсэн sign-ууд байна. Одоо орё гэсэн нь жоохон risk takers төгссөн хэрэглэгч бизнесийн хэрэглэгчид байна. Тий яг үнэн тий. Тэгээд conditional бас байна тий. Тэдийг ингээд орно гэдэг. Одоо тэдэр маань ингээд яг графикийн дагуу ороод явна л та. Одоо авж байгаа мөнгөө штэ бизнесийн талаас хэрэглэгчдээс. Энэ маань өнөөдөр өдөр тутмын үйл ажиллагаагаа 100% ингээд дэмжээ явах хэмжээнээс хэдэн хувь хол байна. Одоо бидний харилцагч талаас одоо бизнес партнер талаасаа тий. Ер нь гэл хэдэн процентээр доогуур явж байгаа юм болоо. Одоо яг нэгт хоёроо юг ойлгосонгүй. Тэгээд ингээд одоо байгаа хэрэглэгчид шүү дээ. Бид нар ч мөнгө өгж байгаа шүү дээ. Та хэд тийм үү? Тэр орж ирж байгаа мөнгө нь одоо танай өдөр тутмын үйл ажиллагаагаа хүний чи зардлын чинь хэдэн хувьтай тэнцэж байна. Орлого зардлыг чинь ялгааг л сонсох гэдэг. За тэнд одоо хөрөхгүй байна уу? Хамаагүй муу тавьж байгаа. Ер нь хэдэн хувь? За нэг 20% л 20%. Хизээ 100% болно гэж харж байна. Сарын дараа. 3 сарын дотор 100% болчихно. Нэгсэндээ break even бодоод operation тал дээр ядаж ингээд тэнцвэртэй болоо явж байна шүү дээ. За тэхийн тулд юу их вэ одоо? Маркетинг. Аппликейшн хийжлээ. За яах вэ тэгэл мэдээж энийгээ сайжруулна, программистуудаа ашиглаад тийм ээ юм сураад алдаануудаа засна нэг. Гэсэн чи танай бизнесийн чиний гол юм нөгөө сонирхолтой контент. Хийх үү? Одоо бид нар чи бүгдээрээ суугаад бичээд явж байгаа. Интернетээс зураг болоод гоё фактууд бичнэ тий. Энэ бид нар бас яаж энэ дээр бас Монголын бас нэг тодорхой юм залуучуудаа хамтраа тий. Яг яагаад вэ гэхлээр бид нар ч бас өөрсдөө эхэлж байгаа хүмүүстэй бид нар бас залуучуудыг амьд дэмждэг байхгүй. Өөрсдөө залуучууд юм чинь. Тэгээд Монголд угаасаа авиастик чадварлаг хийж бүтээ гэсэн залуучууд өчнөө мянгаар байна. Гол нь юу гэхээ мэдэхгүй байна тий. Бид нартай хамтарч болно. Зарим зүйл дээр нэг хэсэгтнэр нь оролцож болно шүү дээ. Энд дээр чи мундаг залуучууд ирээ ажиллая гэх юм бол та хэд компанийн хувийг өгөх үү? Хөв гэдэг чи одоо нэг тэр чи одоо хэцүү болсон тийм. Equity руу оруулах гэж шүү дээ. Тий. Яг хөө тийм buyout гэсэн санал бол орж ирсэн л дээ. Нэгэрч тогтохгүй орж ирсэн тий. Яг хөө нөгөө нэг desperate амар ингээд хэцүүцсэн үед тийм юм орж ирсэн ч гэсэн бид гурвын нөгөө анханасаа тохирсон юм гэж байгаа байхгүй тийм. Анханасаа тохирсон юм юу гэхлээр нэгдүгээр л бие биенийгээ хүндлэх ёстой. Бие биенийхээ сонирхлыг сонсох ёстой. Тэгээд яг нөгөө нэг тэнцүү ихтгэжтэйгээр ингээд шийдвэр гаргах ёстой тийм. Дээрээс нь бид нар өөрсдийнхээ хувьцаа руу хин нэгэн этгээдийг оруулахгүй одоо зүгээр нэг бүтээл болгоод маа гэдэг ингээд зөвчнөө зарахгүй гэсэн юм тэрэн дээр өнөөдөр итгэлтэй л байхгүй тийм. Ямар нөхцөл зарах юм ер нь хуваа? Яг зөв хөв дээр харилцаад нөгөө хамтарч ажиллаа тийм. Томоохон бизнесийн партнер болъё гэж байгаа тохиолдолд энэ ондоо. Түүнээс Biotic биднийг худалдаж авах гэж байгаа гэвэл үгүй л гэж байгаа л тийм ч. Бид сонирхож байна л да. Dream Positive компани зорилго нь юу юм бэ? Зорилго нь гарааны бизнесүүд ялангуяа IT-ийн гарааны бизнесүүд exit-чүүд. Зарах юм уу хувьцаа гаргах. Хоёр зүйлийг за тийм. Манайх болохоор хамгийн нэгт нь бол Монголд нэг аппликейшн гаргаад дэлхий рүү хамгийн түрүүнд гаргаад тэндээ бас нэг тодорхой хэмжээний бас нэг амжилтанд хүрэхэл байна. Тэгээ эндээс Монгол залуучууд дэлхий рүү гарч чаднаа. Бид нар бол зүгээр л оюуны потенциал энд сууж байна гэдгийг л харах. Тийм угаасаа чадна. Тийм бүгдээр үзнэ. За. Хэдэн жил энтэй зурлалтна гэж бодож байна одоо. Тэгэл одоо юу амжилтанд хүрэх хугацаа нь гэж юу? Ер нь одоо хувь хүмүүс чинь ингээд толгоондоо ингээд нэг амьдралтай юм зорилгоо тавьсан маа шүү. За би 10 жилийн ажлыг хийн. Тэгээ би нэг ийм хийх хүсэлтэй байна гэж ярьдаг шүү дээ. Би одоо чинь өөрийн дараагийн 5 жил маш их тодорхой. Тэрний дараа юу их вэ гэдэг дээр нэг дүр зураг гараад ирсэн. Та 3-ын хувьд үүсгэн байгуулагч нарын хувьд Dream Positive-тэй ер нь хэр удаан ажиллах юм? Дараа нь яана гэж байна. Нилээ хөгжүүлэл нилээ том гүрэн болгондоо.
гүрэн тий. Тий. Empire. Тий. Small empire. Тий. Big empire. Big Улс Empire. төрх улс болгонд мөрөөдөл те. Яг зүгээр яг мөрөөдөж байгаа ч юм шиг. Энэ зүйл рүү хүрээ гэдэг бүр ихтгэлтэй л байгаа л да. Яагаад болохгүй гэж. Өөрөө хамгийн сонирхолтой зүйл нь нөө нэг юм хуучинсаг бизнес сайн хөгжсөн газар ийм нөө IT-ийн бизнес, application бизнес нөө өөрөө physical бариад авах юм байхгүй бизнесийг өөрөө үнэлэх чадамж айгүй хомсдолтой юм санагддаг байхгүй. Гэхдээ яг хүмүүс хараад эхэлдэг болсон те. Гэхдээ өнөөдөр ингээд энэний потенциалыг хүмүүс мэдэх юм бол үнэлээд сурцсан учраас энэ өөрөө маш том ирээдүйтэй бизнес юм аа. Бид нар ингээд заавал газар ухчихж их хэмжээний одоо баялаг компанид оруулах биш. Зөвхөн оюуныг ажилуулад их хэмжээний баялаг компанид оруулах боломжтой. Тэгээд нэг л орж байгаа орлого нь том байх юм бол тэр байгууллага том шүү дээ. Тэгэхээр тийм зорилгоор бидний маш том IT дээр суурилсан тийм гоё empire улс төрх улс болж чадхаас л гэсэн мөрөөдөлтэй шүү дээ. Олон улсын тийм том компани бол. iOS дээр гарах уу? iOS дээр бид нар бас оролдоод явжлаа. Бас тодорхой хугацаа шаардлагатай. Хугацаа шаардлагатай судалгааны ажил. Яг үнэхээр энэ юун дээр гарах чинь нэлээд удлаа шүү дээ. Android дээр. Тэгээ бид нар бас яг ингээд тодорхой хэмжээний хугацаа шаарлаа тий. Бас ингээд тодорхой хэмжээ яг энэ шигээ гаргаад яг бид нар бас энэ 100 гэж хэлсэн бас тэгэл бас харж тань л да. Тэгээ ер нь даяанда гарах юм байна тийм үү? Зөө. Окей. Тэр би нэг тоо асууя. Магадгүй энийг мэдчихэж байна. Монголын маркетингийн салбар гэж ярих юм бол хэдэн төгрөгийн салбар юм бэ? Хайдын орж болох 100% эзлэлээ гэхэд ер нь хэр их мөнгө хийж болох юм бэ? Хэрвээ би буруу санаагүй бол телевизийн сар сурталгааны сарын орлого чинь өөрөө 3.2 тэрбум 3.7 тэрбум гэж сонсон баг тий. Тэр бол main хамгийн чухал тий. Тэгээд дээрэс нь бусад салбар нь байна. Бусад салбарууд байна тий. Одоо бидний мэдж байгаагаар FM радио гэж байна. Дээрэс нь вебсайтууд байна. Өөрөөр баннер чиглэлээр явж байна тий. Дээрэс нь гадна талын билбордууд байна тий. Эдгээр чинь бүгдээрээ ингээд нөө юуны гэр бүл ихгүй Монголын маркетинг салбарын. Тэгээд бодох юм бол зөвхөн нэг төлөөлөгч нь болсон томоохон төлөөлөгчсөн телевиз сарын тийм орлоготой бол бусдын компани гэх юм бол энэ маш том зах зээл баха. Танах үнэлгээ хийгээд үзэхэд энэ салбарын хэдэн хувийг баацах юм шиг байна. Тэгээ харахад хэдэн төгрөгийн борлуулалтын зорилгонд хүрж болох юм шиг байна. Сарда. Яа. 5 тэрбум мөрхөө хүрж болох уу? Ирээдүйд тэр боломжтой. Ойрын жилийн дотор. Жилийн дотор боломж. За яг тэрийг яг бид нар хүний таталт маталтай компаниудын юу гэдэг эдийн засгтаа бас холбож үзье л да. Тийм. Тэрнээс бол эдийн засгт бас ингээд буцаад гайгүй болвол яагаад болохгүй ч тийм. Түүнээс бол бас ингээд зарим компаниуд бол хэцүү шүү дээ. Одоо яг trajectory гаргасан уу гэхдээ гарсан байна. Хэд болох юм шиг байна. Жилийн дотор. ийм юмнууд ингээд асуух байсан юм байна. Яаж юм бэ? Яг дахиад харуулж шүү дээ. 60 саяар үүссэн юмны net present valuation яг ерөнхийдөө юу гэж болох вэ? Бид өөрийн зорж байгаа зорилго гэх юм бол дараа жилийн 5 сар гэхэд 100 мянган эргэлгчтэй болчихсон гэсэн зорилготой тий. 100 мянган эргэлгчийн прогнозыг бас гаргацсан байгаа. Яг тэр нь хүржлэх стратегийн, тактикуудыг бас гаргасан байгаа тий. Тэр нь өөрөө бас боломжтой байхгүй. Яг бид нар 600 мянган Android хэрэглэгч байна тий. Энэ өсөж байна. Дээрэс нь iOS хэрэглэгч нарыг ороод ирэх юм бол ийм байхад ягаад 600 мянган 100 мянгаыг авч болдоггүй юм бэ гэдэг. Тэрэн дээр ямар арга замаар үүсдэг. Тэр 100 мянгада холбоотой орлогын прогнозыг бас давхар хийцэн л байгаа л да тий. Би хардаж би хоёрыг өнөөдөр үнэхээр шахаж байна. Тэгэхдээ би гадуур өнөөдөр юу зааж явдаг вэ гэхээр unit economics гэдэг юмыг асууж явдаг. Тэгвэл нэг хэрэглэгчээс олох lifetime earnings-ыг би дандаа асууж гарааны компаниудад growth hacking хийдэг байхгүй компаниудад. Тэгэхээр яг энийг ярьдیں۔ Тэгэхээр би сонирхоод байгаа юм тэр Монголын нэг хэрэглэгчийн та хэдэд буцаагаад оруулж болох 100 мянга дээр үнэлээ ярихад нэг хэрэглэгчээс олж болох earning чи хэд юм бол орлого нь хэрэглэгчээр биш бидний хот ерөнхийдөө хэрэглэгчээс гадна нөгөө нэг бизнес партнер талаас өөрөөр хэлбэл өдөр хэдэн контент тавьж гэнэ гэсэн. За ямар ч хэлсэн 100 мянган хэрэглэгчтэй болцсон цагт сарын 100 саяас дээш шүү. Давцсан. Тэгэл болоо илүү тэрхүү за. Жилийн дотор боёо 6 сарын өмнө 3 сарын 7 сарын өмнө өсгсөн бизнес маань 60-аар босоод жилийн дотор идлээ сарын 100 саяын орлуулалт хийж магадгүй юм байна шүү дээ. Окей. Тэгэхээр бүгдээрээ юм хийж ихэл залууч. За сүүлийн асуулт тийм байдгаа. Ганцхан асуулт. Хэдий богино хугацаанд юм хийсэн ч гэсэн зөндөө алдаа гаргасан бах уу? Сургамж хийсэн бах уу? Нэг алдааг маш товч тодорхой хэлдэг. Тэгээд тэнцэнээс сурсан хамгийн том сургамжаа гэвэл. За надаас яг одоо зааж байгаа. Take your time.
За жоох Цагийн Яг зогсоож гэж микро хийвсэй. За алдаач тэгээд зөндөө гард юм л яг бүр тэгтээ бүр онцгойлоо үлдсэн үү? За жишээлбэл одоо бид нар дээр жижигэн багууд ингээ гарч байгаа штэ. Тэрэн дээр чи ингээд бид нар чи ингээд бүх юмаа зориулсан. Тэгэл яасан Монголын бас нэг бид нар бас юм сервер одоо Монголд яаж чад байна. Бас гадаад яах гал оролдоо ярилцаал явж байна. Тэгээ Монголд яагаад яхахлаар серверийн амар алдаанууд гарч байгаа байхгүй. Дид бүтцсэн асуу. надад бол өстой юу болчлоо шүүгүү. Хэликс юм болчлоо. За чи ихлээ. Ийм санаа бид нар ерөнхийдөө бидний төлөвлөгөө ёсоор бол launch хийхдээ pre-sign хийснээсээ цаашаа ингээд бүх юм болоо авчих юм байна гэсэн яг бүрэн бодолтой байсан. Одоо pre-sign хийсэн компаниудаасаа урьдчилж яасан. Тэрний ч дагуу бид нар зах зээлийн одоо маркетингийн болон labor cost бүх юмыг тооцоолсон байсан. Тэнгүүд яг түрүүний нөө манай партнерын ихэнд хэлсэн шиг Монгол байгууллагууд юм танил болоод ингэцний дараа орох гэдэг тийм үндсэн философитой. Учираас одоо шинэ гарч байгаа зүйлд хэдий ямар гоё юм бэ гэсэн ч гэсэн юу одоо хөрөнгө оруулалт хийх тийм юу Аимхаа. Тэгэхээр тиймээс болоод бид нэр одоо өөрөөр хэлбэл нөгөө нэг маркетинг судалгаагаар дутуу хийсэн байхгүй одоо тэрнийг тооцож чадаагүйс те. Тэр бол айгүй чухал зүйл. Тэрнийг заавал одоо B плантай байх хэвээр, C плантай байх хэвээр, D плантай байх хэвээр гэдэг юм буруугаар эргүүл яах вэ гэдгийг заавал тооцох хэвээр. Миний хамгийн сайн санаж байгаа зүйл ингээд тэр лонч хийгээд бид нар Blue Sky зочд буудалд айгүй гоо ингээд зургатаар гараад за ингээд хизээч дахиж бид нар ланч идэхгүйгээр байхгүй те. Бид нар ингээд тэгж ярих юм бол ингээд одоо удахгүй шууд офисоо солино ингээд тэр бүрэн итгэл яг тэр нөгөө нэг тэр зүйлдээ хүрээгүйгээс болоод харин тэрнээс болоод зоргоо бол мохоочлохгүй. Тэрнээс болоод боли шантарчлахгүй те. Зүгээр хамгийн гол нь дараагийн онгорхоо хаалгын тогшиж үзэх хэрэгтэй те. Тэрнийг л бодох хэрэгтэй. Яг ер нь шантарж төлөвлөгөө гаргах гэхдээ тэр төлөвлөгөө нуурна гэдэг тэтгэлтэй бай тийм ээ. Тэгээд ер нь бэлэн л бай гэж хэлж байгаа юм шүү дээ тийм ээ. Яг үнэ. За хэлээ. Цаг болчлоо. Бабна хэлгөө. Надад би яг үнэ тэр зүгээр. Би нэг зүгээр нэг юу яач юм. Өөр юм хэлчих болох уу? Тэр нь болохоор оруулахгүй. За тийм. Зүгээр надад болохоор бизнес би манай одоо хүрээлэх бүгдээрээ бизнес хийдэг. Менежмент ингээл манай Батын ч Эрикийн ч те. Тэгээд яг бизнес дээр хамгийн чухал зүйл зүгээр итгэлцэл байдаг. Би зүгээр энэ хэлэх ганцхан зүйл байна. Зүгээр итгэлцэл. Тэгэл бодлоо. Маш зөв. Ялангуяа ингээд ийм том эрсдэл аваад ийм богино хоорондоо ажиллаж үзээгүй хэдийн найзууд ч гэсэн яг мөнгө гараад ирэхээр хүн гэдэг юм чинь тэгэхээр итгэлцэл маш чухал гэлээ. За баярлалаа. За маш богино хугацаанд ярилцсан. DreamWorks, Dream Positive, DreamWorks гэж явж байна. Dream Rewards болон Dream Positive багийн одоо энэ аппликейшнуудын мэдээллийг доогуур тавиа явж байгаа. Description дотор тавиа явна. Бабунаг баяр жавхлан гэдэг тийм ээ. Мэнд баярын баяр жавхлан гэдэг. Эрикийг ирээдүй гэдэг тийм ээ. Инх ирээдүй гэдэг. Эрикийг инх ирээдүй гэдэг сонин бүлгийн инх ирээдүй. Тэгээд юу Facebook дээр бабуна мэнд баяр гэж хаагаарай. Эрикийг болохоор Эрик сонин бүрүү гэж хаагаад олоорой. Тэгээд ер нь хэрэглэгч холбоо хариулт хоёр хариулна үстэй. За баярлалаа. Манай Мянган баярын бат байгаа шүү дээ. Энэ батыг Мянган баярын бат гээд Facebook дээр Мянган баярын бат гэ 3 дахь үүсгэн байгуулагчийг бас Facebook дээр одоо энэ гурван залуучуудаа нээлттэй хайрцаар бүхэн асуугаараа энэ гурвын нууцыг миний асууж чадаагүй зүйлүүдийг асуугаарай. За тэгээд дараагийн дугаар хүртэл баяр та.